Эх орны өглөө энэ удаагийн сурвалжлагаараа та бүхэндээ хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори дээрээс бол хүрэх болно үзэгчдээ. Тэгэхээр энэхүү байгууллага маань бас ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдгийг, за юунд хэрэгтэй, ямар ач холбогдолтой гэдэг талаас нь та бүхэндээ энэхүү байгууллага бол довчхон танилцуулах байгаа үзэгчдээ ингээд хамтдаа лаборатори руу орцгаая. За нэг хүмүүстэй сайн байна уу? Сайн байна уу? За өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. За өглөө өөрийгөө үзэгчтэй танилцуулъя. Сайн байна уу? Хүнсний аюул байдлын үндэсний лавлгаа лабораторийн чанарын менежер Шүр гэдэг намайг. Тий. За тэгээд хоёулаа яг үндэсний лаборатори тийм ээ лавлгааны лабораторийн үйл ажиллагааны тухайд үзэгчдэд товчхон мэдээлэл өгье тийм ээ. Манай хүнсний аюул байдлын үндэсний лавлгаа лаборатори нь бүх төрлийн хүнсний түүхий бүтээгдэхүүн, ахуй эмийн бүтээгдэхүүн, ахуй эм гоо сайхны бүтээгдэхүүн, эм био бэлтгэл, эмнэлгийн хэрэгсэл, ам ургамлын түүхийд бүтээгдэхүүнүүдэд бол чанар аюулгүй байдлын шинжилгээг бол хийдэг байгаа. За тэгээд би та бүхэнд лаборатори танилцуулъя. За манай лаборатори бол энд одоо хэрэглэгч бол шинжилгээ өгөхийн тулд эхлээд үүднээс ороод ирэхэд энд манай өгтгүүлчлэгийн ажилд ажиллаж байдаг. Энэ хүн өгтгүүлээд тэгээд ишэнэ манай хариу олох хэсэг энд байрлана. Одоо шинжилгээнд тухайн бүтээгдэхүүнээ хамруулсны дараагаар хариуг бол эндээс авдаг. Хоёрдугаар давхарт болохоор эрүүл ахуй нэн судлалын хяналтын лаборатори. За гуравдугаар давхарт болохоор ургамлын өр 20 цэрийн лаборатори үйл ажиллагаа явуулна. Дөрөвдүгээр давхарт болохоор эрүүл ахуй хийм хор судлалын лаборатори ажиллаж байна. Энд болохоор яг манай гол үндсэн үйл ажиллагаа явуулдаг голлох одоо үр гүйцэтгэх лаборатори гэж бол начальлагтай ажилладаг. Дөрөв давхарт гараад манай хийм хор судлалын лабораторийн багц шинжилгээний өрөөрөө цацгаая. За дөрөв давхарт гараад ирсэн. За энэ бол манай эрүүл ахуй хийм хор судлалын хяналтын лаборатори байгаа. За тэгээ нэгдүгээрт би энэ та бүхэнд хийм хор судлалынхаа лабораторийг танилцуулъя. Хор судлалаа. За энэ хор судлалын лаборатори болохоор бүх төрлийн хүнсний түүхийд одоо энэний зургийг авал энэ бүх төрлийн хүнсний түүхийд бүтээгдэхүүнд микотоксин бусад хор судлалын шинжилгээнүүдийг хийгддэг. За эндээс бол афлатоксин, M1, M2 тий охротоксин гэдэг бүх токсинууд дээрээс нь сүс үн бүтээгдэхүүнд меламин, бэлэн хоол одоо гоймын утасны бүх төрлийн бүтээгдэхүүн бензопрен, хүнсний навчит ногоонуудад нитрат, бүх төрлийн жимс хүнсний ногоонд пестицид үлдэгдэл гэсэн шинжилгээнүүдийг энэ лабораторид хийдэг. Энд ингээд лабораторийн үйл ажиллагаа бол явж л байна. Шинжилгээний үйл ажиллагаа бол тийм ээ. Манай шинжээч одоо энэ жишээ нь ингээд ямар тоног хөрөмжүүд байна? Энэ бол аналитикчийн шинжилгээний дээж авахд хэрэглэгдэнэ. Тэрнгээр бол нөгөө өндөр идэвхт багчнуудны лайса, спектр гэх төрлийн багчнууд нь энэгээр байсан байна. За дараа нь хэлбэлээ манай өндөр идэвхт багчны рүү орж ирсэн. За энэ лабораторийн өрөөнд маань бол бүх төрлийн одоо энд бол өндөр идэвхт масс детектортэй хийн хроматограф гэдэг багж, өндөр идэвхт шингэний хроматограф, өндөр идэвхт масс детектортэй шингэний хроматограф, хийн хроматограф гэсэн багжууд бол энэ өрөөнд шинжилгээ хийгддэг. Одоо жишээ нь энэ масс детектортэй хийн хроматограф гэдэг багжин дээр бол бид нар бүх төрлийн жимс хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл холоор органик болон фосфор органик пестицидийг 10-ын хас 9 зэрэгт PPB одоо төвшөнд бол илрүүлэх хүчин чадалтай юм багж байгаа. Тэгээд бүх багжууд дээр бол дандаа нарийн орчин үеийн дэвшилтэд арга аргачлаа шинжилгээ бол хийгдэж явж байгаа. За тэгэхээр үзэгчдээ яг одоо эрүүл ахуйн нян судлалын лаборатори руу бол орох гэж байна. Ерөнхийдөө бол маш тийм эрүүл ахуй шаардлагыг хангасан байх ёстой болохоор ингээд маск зүүгээд ерөнхийдөө халаад өмсөөд, уловч өмсөөд ер нь бол эрүүл ахуй шаардлага хангасан байх ёстой мэдээж гадны хувцастай бол орохыг зөвшөөрдөг байна. За тэгээд
Хоёрдугаар давхарт бол эрүүл ахуйн нэн судлалын хяналтын лаборатори байрлаж байгаа. Энэ нөгөө нэг нэн судлалын шинжилгээ хийдэг учраас ариун өрөө учраас энд одоо бид нэр ингэж хувцас солиод тэгээд ийм битүүрчтэй орчин үеийн яг олон улсын шаардлага хангасан ийм лаборатори байгаамаа. За ингээд. Оо ийм том юм байт юм уу? Би ч нэг жижиг өрөөлөл орохч ирж байгаа ч. Энэ дотроо бол бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ус агаар, ахуйн гоо сайхны бүтээгдэхүүн, мөн эмнэлгийн дотоод агаар, багаж хэрэгсэл, ариун материал энтерт бол одоо эрүүл зүйн шинжилгээ хийдэг байгаа. За тэгээ хэдүүлээ шигээ манай багаж шинжилгээний лаборатори хэлцээ. За багаж шинжилгээний лаборатори. Багаж шинжилгээний лаборатори. За. Энэ өрөө маань нөгөө орчин үеийн олон улсын шаардлага хангасан яг ариун лаборатори учраас нэг хаалга хаагдсны дараагаар дараагийн хаалгыг нээж орох ёстой. Тэгэхгүй бол энд нөгөө халдвар үүсэх эрсдэлтэй. Яагаад тэгэхээр энэ хоолны орлогын болоод бусад нарийн нэн судлалын шинжилгээнүүд хийгдэж байгаа. За эргүүд нэг энэ өрөөлөө орж ирэхэд бол 3 хаалга. Тий, дамжиж ороод тий, гадны халдвар одоо энэ өрөө рүү дамжихаас сэргийлсэн. заавал нэг хаалгыг хаагаад дараагийн хаалгыг нээх ёстой. Журмын юм байна тийм ээ. Тий. За сайн байна уу? За хоёлаа энэ өрөөнийхөө тухай тайлбарыг өгөөд тийм ээ. Манай энэ өрөө бол манай багшаа шинжилгээний өрөө. Энд болохоор бүх шинжилгээг орчин үеийн арга аргачлалын дагуу өндөр мэдрэг багажаар шинжилгээ хийдэг юм лаборатори байна. За баярлалаа. Тэгээд үндэсний тавлгааны лаборатори дээр аялал болсон. Тэгээ хоёулаа гоё үзэгчтэй юм төгсгөлд нь гоё хандж хэлэх үгээвэл. За манай иргэд аж ахуйн нэгжүүд дотоодын хүнс үйлдвэрлэгчид маань дотоод хяналтаа хэрэгжүүлж тэ өөрсдийнхөө бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг шалгахын тулд тэ лабораторийн шинжилгээнд ирж хамруулаарай. Тэгээд чанартай эрүүл хүнсээр арт түмнээ хангахын тулд энэ хуулийнхаа үүрэг хариуцлагын дагуу үүргээ биелүүлээрэй гэж уриалмаар байна. За баярлалаа. Танд ажлын өндөрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн манай лабораторитой танилцсан маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчтэй өглөө хөлбөр үргэлжилж байна.